хичээ. За тэгээ ороод амьсгалын дасгалаа 3 удаа хийхдээ амьсгалыг хамраар уртаар мэдээж цээж өрөхгүй хөвлийгээ урагшаа амьсгалаа гаргахдаа хөвлийгээ хоошо татсан мэтлээ 3 удаа. Нүүр булчин асуултаа. За хүний арцэг нуруу хэлбэр алдагдаад ирэхээр бас шүд зуулт наазах нь өөрчлөгддөг. За алхуур нүдээ нээгээд багшигаа хараараа өгдөг. Шүд зуултаа мэдрээд үзье. За шүдний үүдэн шүдийг зугаад үзье өгдөг. Үүдэн шүд өөрөө хөдөлгөөнтэй эрэхтэй. За шүд зуултыг зууснаар нүүр нь бол арга ясны тогтолцоог яг зөв хийм байдалтай бас булчингийн тогтолцоог барьж өгдөг гэсэн. За зуухтаа 20 секунд зов. Зуух тоолондоо зуултыг чангалаад ирэхээр шүдний зуулт өөрчлөлт орж ийн үү? Орж ийн тийм ээ. Зууж явсаар 20 секунд бариад цаашаа артлын араа шүднүүдийг зов. За тэгээ шууд чангалахгүй хөлтөдөө зуултыг баапаар чангалаад зуугаад яваад юм гэсэн. Тэгээд зуугаад ирэхээр бас энэ хацар шанаа булчингууд ажиллаад ирж байгааз. Тэгээд зуултыг анзаар баруун зуулт нь сайн байна уу? Зүүн зуулт нь сайн байна уу? Аль эсвэл яаж вэ? Хоёр зуултыг адилхан тэнцүү зууж гинэ. Бас ингээ ажиллах ёстой. За ингэснээр мэдээ шүд зуултыг зууснаар яг шүд сулрах туйлны өрөвсөл бий болохоос хамгаалдаг байх юм. За мөрөө хөвгтүүдээ хоошоо эргүүлээд татна шүү. Бүр сайхан тойрог болоод эргүүлээд татдаг. Бүр хоошоо татаад за гараа хөвгтүүдээ энэ сандалнаас бариад шүдээ 100-аад хөвгтүүд нуруу бүхтийхгүй шүү. Дандаа энэ цээжээ дээшээ өргөсөн байдлаар шүдээ 100-аад хоошоо гидийг тасгал хийгээд үзээ. Юун дээр ачаал авахнаа анзааръя. Амьсгалаа аваад гарахтаа шүү хөвгтүүдээ. Жигүүл хоошоо гидгээд бүр хоошоо гидгээд хартаа хөвгтүүдээ тухнаасаа хоошоо цээж өргөж гин үү? Зөв. За шүдээ зуусан хിവэр толгоо болгоомжтой татаж аваад амрээ. За ингээд юун дээр мэдээж цээж хүзүү эрүүн дээр ачаал авч ин тийм ээ хөвгтүүдээ ууш руугаа орж гинэ гэсэн. За яг энэ суусан байдлаараа эсэргээр нь багш нь хажуунаас харуулдаг тийм ээ. Амьсгалыг аваад түгчих шүү хөвгтүүдээ. Амьсгалыг аваад түгчихтэй 8 секунд түгжээ. Яг энэ сэр нуруу хойшоо эрүүгээ цээж рүүгээ амьсгалаа бариад барьлаа. Амьсгалыг аваад 8 секунд барих гэсэн үг шүү хөвгтүүдээ. Эрүү цээжиндээ хурж ийн хөвгтүүдээ. Амьсгалыг аваад эрүүгээ цээж рүүгээ. Шөө эрүүгээ цээж рүүгээ хавчаад амьсгалаа гаргаад мөрөө сайхан хоошоо суулаад амарлаа. За нуруугаас салтгаад барьсан байна. За ингээд урагшаа хоошоо тонгоохын ач тусыг мэдчихэв. Юу ингээд нуруугаа бүхтийлэхээр сэр нуруун дээр ачаал авч байна тийм ээ. За ингээд барьснаар ходоодны үйл ажиллагаа сайжраад ирдэг байх юм шүү дээ. Ингээд агш гарч өгтөө. За хоошоо гидээгээд ирсэн дасгал маань яаж вэ? Өшөө хүзүү эрүүн дээр ачаал авч ийн гэсэн. Бас нөгөө юу вэ? Залгуур хоолоо тийм үү? Гуурсан хоолойн дээр ачаал авлаа. За би эргүүлэх дасгал хөвгтүүдээ зүүнгаа баруун үлээр дагуулъя. Хоёр өвдөг яг тэнцэн шүү хөвгтүүдээ хоёр хөлөө нийлүүлэн сандал манай ширээг урагшуулж байгаа. Баруунаараа хөвгтүүдээ тайр болж эргүүлээд сандлынхаа яг энэ гадна талаас ингэ барьчихна. Хоёр өвдөг зүрхгүй шүү хөвгтүүдээ. Өвдгөө тэнцвэл амьсгалыг аваад гаргах тоолондоо одоо амьсгал төвчгүй амьсгалыг аваад гаргах тоолондоо мөрнөөсөө хоошоо давж харна. Баруун мөрнөөсөө хоошоо даваад яг биеэрээ бэлхүүсээрээ эргэнэ гэсэн. Бүр сайн эргээд өгнө. За энэ яг нуруунд дээр ачаал авч гэнэ. Өшөө бие мушгиж эргүүл чадчихна хөвгтүүдээ. Мөрнөөсөө хоошоо давж чадчихна. Эргөөшөө мөрнөөсөө хоошоо давуулж харахыг хичээгээрэй. За гарыг сууллаа зөөлөн болгоомжтой боосгоо. Амарлаа.
Би ажиглалтаа хөлтөд уушгин дээр амьсгал дээр яаж өөрчлөлт орсон бэ? Гоёлж байгааз баруун гарыг зүүн гуй дээр гараас яг ийм тойрог байлгаж эргүүлснээр уушгин дээр очиад авч байна гэсэн. Гараа эргүүлээд мөрнөөсөө хоошоо давж харлаа. Хоёр өвдөг маань зүрхгүй шүү хөлтөд. Мөрнөөсөө хоошоо давж харсаар за яг нуруу булчаан давсгаас суллаад байна. Амьсгалтаа хаслаад аль талдаа хийхэд хэцүү байх хөлтөд. Өөрөө газ нэг талдаа хэцүү нөгөө талдаа амархан чимшиг. За ингэж 20 юм уу 30 секунд байраад амар нөхдөд амарлаа. За хүлээ сайхан тэнэл гэж ийгээс өччих хөлтөд. За жоохон хойш зав суугаад мэдээж энэ гуйны дотор талын сунгал биеэрээ доошоо шахалт үүсгээд 5 цулын эргэтэн дээр ачаал авна гэсэн. Мэдээж энэ гуйны дотор талын сунгалт үүснэ. За мэдээж энэ яг хөлтөд сая багш нь анх тасгал хийхэд суухад ахар сүүлээ тэл гэдэг байсан тийм ээ. Ахар сүүлээ тэлсэн хэвээр. Ахар сүүлээ тэлээд эхлээд давсаг цээж дух гэж явна шүү. Түлрүүгээр шахна. Саналаасаа барьсан байж болно гэдэг. Амьсгалаа авлаа гараа доошоо ахиулаад тухаа яг энэ саналынхаа хөлнөөсөө барьсан байж болно. Цээж гуй руугаа шахаад хөлөө тавьчлаа. За яаж хаана их ачаал авч ийн хөлтөд энэ. За яг энэ гуйны ар сунгалт энэ нуруу агч чинь тийм ээ. Нуруу юм бөөр их вэ тийм ээ. За энэ нуруу хэрвээ бөөр хийлээд нуруугаа тэгшилж байгаа. Хэр их хөшөнгөө өөрийгөө мэдэрч чадчихэв. Хатуу вэ нү, уян вэ нү? За бие татаад ингээ гуйнаар сунгалт үзээд 20-30 секунд байна тийм үү? 20 секунд ярьж олно. Хүлээ татлаа. За мөрөн дээр за бидээсийн залуу байх уу, энэ эрүүл хүн үү, залуу хүн үү гэдэг биш. Хүн залуу юу гэж хардггүй тий. Энэ хүн эрүүл хүн үү гэж одоо энэ нэгэнд хардаг болсон тийм үү гэдэг. Тэгэхээр бидээсийн мөр ингэж унждаг. Хүн дасгал хийхгүй, амьдралын ирэхээр насны ихээр улам мөр доош унждаг тийм ээ. Мөрний дасгал. Энэ маань мөр эрүүл одоо яг өвдөгш одоо зөв хэлбэртэй байснаа хүн эрүүл байгааг нь хараад мэдчихдэг. Тэгэхээр мөрний дасгал хийснээр уушиг зөөрөх одоо нэг энэ хүзүүний ард нэг аяг хөмөрсөн юм шиг юм шохорчлт үүсдэг дээс. Сэр нуруу шилэн одоо ямар хүзүү гэх вэ хөлтөд юм. Шилэн үзэн дээр ачаал авдаг. За энэ хуралцсан хуйн бас уушиг зүрхний үйл ажиллагаа сайжруулдаг. Мөрийг сайхан мөрний үеийн дээр бас нөгөө нэг дархлааны тогтолцоо явж идэг болох юм шүү дээ. Дархлаа болон тунгалын тогтолцоо явдаг байна. Мөрөө хоошоо эргүүлээд гараа хойноос салавчлаад байна. За ингэж яаж яах вэ? Цээж урагшаа. За өөрийгөө мэдрэхийн тулд нүдэ хавчих хөвгтөдөө. Дал хавчигдэж гин үү? За дал хавчигдлаа. Мөр хавчигдэж гин үү? Хавчигдлаа. Шүдэ зовоод хоошоо гэдгийг харлаа. За цээжэд хилээд өгнө шүү хөлтөд үүрт сайхан урагшаа бүр сайн төвлгээ татаад өгнө. Дал хавчих тоолондоо мөрөө хавчих нь байна. За ингээ 20-30 секунд бариад амьсгалаа гаргаад суулраа. За биднээс юм байн өдрийн турш нөгөө суусан мөрний жилээ гарч ийн тийм үү хөлтөд. За байн сууд яхаар биднээс нөгөө давсагтай гидтэй боллоо гэж ярьдаг тийм ээ. За энэ юутай холбоотой гэвэл гидс чинь зүгээр нэг бас гидс болчих суларч идэггүй юм байна. Гуй цавны булчаан алдагдсанаар гидс хариун өмсд юм байна гэдэг тийм. Тэгэхээр булчингаас дэмжих дасгал хий. Бас л нөгөө 3-1 дээр суусан хэвээр хэр өөрийнхөө гуй булчаан, цай булчаан, давсаг булчаан сайн байгаагаа анзаарыг. Хоёрын өвдгөө тэнцвэлээд хүлээ сайхан тэнээлгээд нуруугаа сайхан тэгшлээд байна. Хүлээ дэш өргөж чадчихна өгдөд. Ингээ хоошоо хазаагаад байна тийм ээ. Хазаахгүй шүү. Ингээ барихаар юун дээр ачаал авч байна. Гой мэдээж гойны ирээн болчих. Өвдгөө тэнийгээ өсгийгээрээ чигээд өгөөрэй. Нөх хүлээ арай тэн дээр хүрээд гинөө. Өшөөдөө шивэргээрээ. Ингээ давсыг татагдж гин өгдөд. Гиз чангарч гин тийм ээ. За наад ч булчин дээр 30 секунд байраад амар. Дээж амар. Булчингаас сайхан султгаад эсрэг талдаа амьсгалыг аваад гарах тоолондоо дасгалаа бариад яваад шүү дээ. Ингээ барьж байхдаа амьсгалыг аваад түгчихгүй өөртөө илүү бүр ирч хүчтэй хийхин тулд амьсгалаа доор хаяж 3-5 удаа гарна. Хоошоо хазааж налахгүй хэрвээ хэцүү бол өвдгөө нуглаад ингээ барьсан байж болно тийм ээ. Өвдөг тэнийгээ нуруу дэшээ
Хөлөөс суулаад амарлаа. За. Нурууны сууст үүсдэг. Нуруу суустыг бөөртөгөө хослуулах дасгал юм. Энэ маань за одоо багш нь өөдөөс нь харж байна. За нөгөөс нь 3-1 дээр суусан хിവэр зүүн гараараа өгдөд огтуд маань зүүн гар дээр манай хүү тэр баруун гар дээр тулсан шүү. За багшигаа хараараа тохоогоо нугасаад амьсгалаа усаа гарахтаа баруун гараа зүүн тал руугаа татлаа. Өөр сайн татаж өг. Хоёр өвдөг зөрөхгүй. За болж игэл гараа чихрүүгээ хавчаад дашаага болж игэл доошоо бүр сайн дараад нурууны үе олон чинь сулраад өөрөн дээр ачаал авч ийн хөлтөдөө тохоогоо нугасаад өгөрөө хөлтөдөө тохоогоо нугасаад өшөө бүр сайн сунаадаг. Гар шулуун байж чадчихна тохоо нугуулахгүй шүү. Хэрэв тохоо нугуулахаар бол гараа инаараа ингээ барьж болно. Гээ юун дээр ачаал авч ийн. Өөр вэ. Нурууны үе олон дээр ачаал авч ийн тийм ээ. Баруун тал руугаа шилжлээ амьсгалыг аваад гарахтаа зүүн гарыг баруун за яаж хийсэн байж болно. Хөлтөдөө тохоогоо нугуулаад гараа чихнийхаар нэг бол гараа сунгаад барьсан байж болно. Гэхдээ өөдөө дээш харах нь шүү. Тохоогоо нугуулаад хазааж. Өөр талигаад өрний гурвалж өмсч байгаа юм шиг баруун зүүн тал руугаа хазааж байгаа шүү хөлтөдөө. За гарыг суулаад амарлаад хоёр гарын эрхээ өрөө дээш гацаад нүдэнч хөлтөдөө. Нүдэнаад амьсгалыг авлаа цээжид хилээд өг. Өшөө гараа хоёр тал руугаа бүр сайн сунгаад. Мөрөө суллаа гараа хоёр тал руугаа бүр сайн сунгах тоол нь юун дээр ачаал авч байна анзаарыг. Амьсгалдаа хаалаа өөрийн мэдрэмжээ шалгахыг. Өөрийн дотоодхоо мэдрийг хөлтөдөө. Яг гарын үзээр зөөрөхгүйгээр хөлтөдөө гараа дээшээ сунгаад эрхийн өрөөний үзөөр нийлнэ. Харахгүй шүү хөлтөдөө. Зөрөхгүй байхыг хичээгээрэй. Зөрөхгүй нийлхийг хичээгээрэй хаана явж байна. Багш нь лав төөрчлөө. За гараас уулаа өө за багш нь ингээ барьж хөлтөдөө. Хүний гар дээр дор байна. Манай охины гар ингээ дээр дор шүү дээ. Нохны арай өвдөх шин. Манай хүн ингээ гараа өвдөх. Ингээ тийш өргөд үзтээ. Тийш өшөөс санаад. За тэгээд гарын дээр дор. Бас л дээр дор юм. Манай үеийн баруун гар нь дээш шүү дээ. Манай охины зүүн гар нь дээр нь. Манай охины бас баруун гар нь хит дээр нь. Арай дээр нь. Тэгэхээр хүний нөгөө аарцаг нуруу тэмээ нүүрний болчин ясны тогтолцоо алдагдаад ирснийх байхгүй ийм дэлий. Хүн өөрийнхөө далийг одоо яг зүв байгаагаа хүн мэдэрдэггүй. За дасгал хийгээд ирэхээр мэдэрдэг байгаа. Бие суллаад амарлаа. За тэгээд дасгалыг хийж явсаар хөлтөдөө гуйны ар сунгалт хийндээ. Гуйны ар сая биднээс нөгөө тогтолцоон дасгал хийсэн тийм ээ. Нөгөө нэг хоол боловсруулах хэрэгтэй ингээд юм. Биеэр мушгих дасгал хийсэн тий. Одоо сунгалт хийлээ шүү хөлтөдөө. Сандлаасаа байрсан хэвээр өвдгөө тэнийгээ. За нөгөө нэг ахар сүүлээ сайхан тэнийлгээд биеэрээ зөөлөн шахалт хийгээд байна. За божгүй бүр доошо тонгоод ирнэ. Доошо тонгох тоолонд хөлтөдөө энэ ахар сүүлээ маш сайн хилээд өгч байгаа шүү хөлтөдөө. Гуйнаар сунгалт үүсэж гинөө. За мэдээж энэ маань ингээд цусны эргэлтэй нүүрлээ цус одоо яаж юм нүүрлөө биерүү доошоо цус эргэлдэж очиж байна. Ингэснээрээ доошоо тонгоох дасгал маань мэдээж нүдний хараа нүүрний өнгөцөс засах нөгөө цусны эргэлтэж сайжраад ирэхээр хоолойг ангинтай хүүхдүүд хүртэл өөрчлөлт ордог гэсэн үг. За ажил дээр ер нь энэ саналыг ашиглаа олон дасгал хийж болох нь дахиад хийгээд үзэх үү. Биерүү бүр өшөө доошоо шахалт хийгээ. Мэдээж толгой доошо гудаалгатай хүмүүсийн энэ хүзүүний үеийг маш сайн сулгаж өгнө. Божигдвол хөлрөөгөө биеэрээ хөлрөөгөө маш сайн доошо тонгоод бие сулсаад амарлаа өгдөдөө тавьшаа. За тэгээд нэг өнөөдрийн юм дасгал дуусчих.